Үе тэнгийн дээрлэхтийн талаар хүүхдүүдээс судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 80 гаруй хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна. Хүүхдүүдийн ихэнх нь үг хэлээр доромжлуулж, 43% нь цохиж зодуулж, 17% нь ялгарлан гадуурхалтад өртөж, харин 14% нь бэлгийн шинжтэй дарамт талханд өртсөн гэж хариулсан нь зөвхөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн жишээ юм. Үе тэнгийн дээрлэхт ямар ч үед байж болохгүй гэдгийг хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн том хүмүүс ч анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл үе тэнгийнхний найзыг дээрлэх нь хамгийн муу зүйл. Хүүхэд нь үеийнхнийгээ дээрлэх нь эцэг эхэд нь хамгийн хүнд цохилт дарамт болдог. Тэгэл бид нар чинь дээрэмдүүлнэ, зодуулна, ер нь тиймэрхүү юм зөндөө штэ. Би зүгээр өөрөө мэдхгүйгээр бас өртөжсэн тохиолдол байгаа. Намайг ч гэсэн 10 жил байхад тийм айхтар биш ч гэсэн ганц хоёр тиймэрхүү тохиолдлууд гардаг л байсан л да. Би өөрөө ч гэсэн маш их бүлийд өртдөг байсан. Нөгөө өмсөж зүүхээр айгүй ялгуурлан гадуурхагддаг байсан. Тэгээд намайг бол айгүй тийм сонинор шаалдаг гэсэн хавтгай цээчтэй. Тэгэл тэгэнгүүтлээ хараа гэж мэгээлтэй нэг жоохон бор байсны төлөө. Тэнгүүд тэд нар яхаа ингээд ийм ер нь бол үе тэнгийн дээрлэхэлт. Гэхдээ би бас зөрүүлээд яг тэгж тэгэл ястай байна гэдэг үүднээс бас ингээд өөр бусад найзуудыгаа ч гэсэн тэгж хочогч шаалж исэн байлээ. Ундагаа аваад ирдэ нэг балгах чи юм уу те. Жохон өлөн байгаа зин одоо сонсоход амар муухай байгаа өстэй. За тэнгүүтээ мөнгөгүй ээжиж надаа бэршгээ аваад ирч гэдэг юм уу те. Гөөхи аваад ирч юм уу. Тэр бол өөрийгөө айгүй атмаа харагдаж байна. Атмаа нь гоё л гэж боддог байсан. Тэгээд одоо ингээд бүр ингээд олон жил өнгөрсний дараа ингээд харангуут тэр мөр амар утгагүй зүйл лээсэн юм шиг санагддаг шүү дээ. Тэгэд тийм зүйл хийжсэнээс одоо бол би одоо бол маш их гимшдэг. Үе тэнгийнхаа найз нөхдөөсөө бүгднгээс нь гоё уучлал хүсье. Намайг уучлаарай. Тэгээд тэрэндээ бол одоо амар харамсдаг. Би нэг жоохон харамсдаг юм тухайд яг тийм юм болоод байгааг өөрөө нөгөө мэддэг байсан юм нэг амар тоож модгүйдээ бас жоохон өөртөө жоохон буруу өгүүлэх хөрл юм бэл. Тэгээ одоо ингээд дээрлэж байгаа нэгэн байлаа гэж бодоход зүгээр тэрг өөгшүүлээд ингээ харж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Одоо тухайн нач ч юм уу те. Тэгээд тэр бол бас хамгийн том өөгшүүлж байгаа бас нэг хэлбэр юм бодоо гэж хараад байгаа шүү дээ. Миний бодлоо нэгдүгээр хүүхдээ өөрөө хамгийн түрүүнд тэмцэхтэй одоо. Хоёрдугаарт энийг бас хууль гэдэг зүйлээр бид нэр бас өөрчлөлт оруулж болж байгаа байхгүй.